Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд болсон үнэн бодит гэмт хэргийн талаар ярьдаг суугийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсээр орлуулан хүргэж байна. 2019 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Хөдөө орон нутагт нэгэн малчин айлд хинж төсөөлөөгүй эмгэнэлт хэрэг болсон. Тэр өдөр 53 настай Б гэхэр энгийн нэг ажлаар гэрээсээ гарсан. Тэрээр айлын гэрийн мод тааруулж өгөхөөр явсан бөгөөд удалгүй гэртээ ирнэ хэмээн хэлээд мотоциклоо унан хөдөлжээ. Тухайн үед тэр арх уугаагүй биеийн нэрүүл байсан талаар түүний ар гэрхэн нь мэдүүлсэн байдаг. Талигаач Бент тухайн өдөр хэд хэдэн айлаар орсон. Эхлээд гэрийн мод тааруулж өгсөн айлдаа орсон байна. Дараа нь танил айлуудаараа дайрч орой 9 цагийн үед Түмээ гэх айлынд очсон. Тэр айлд байхдаа баг зэрэг арх уусан шинжтэй байсан ч ямар нэгэн гэмтэл шарах огт байгаагүй хэмээн гэрчүүд мэдүүлсэн байдаг. Ингээд тэрээр Үлзигийн дороод ирэх хэмээн хэлээд Түмээгийнхээс гарсан. Энэ нь түүний гамит харсан хамгийн сүүлчийн тохиолдол болсон юм. Үлзи бол Талигаачийн төрсөн дүү байсан. Тэр орой Б дүүгэндээ очиод эхэндээ жирийн яриа өрнсөн. Гэвч удалгүй хоёр ах дүүгийн хооронд маргаан гарсан. Энэ маргааныг хамгийн тодорхой харсан хүн бол Үлзигийн бага насны 11 настай хүүхэд байсан юм. Тэрээр дараах мэдүүлгийг шүүхийн хилцүүлэгт өгсөн байдаг. Насанд хүрээгүй гэрч мэдүүлэхдээ би яг хэдэн сарын хэдэн өдөр гэдгийг санахгүй байна. 8 дугаар сар байсан. Тэр өдөр Б ах харанхуй болсон байхад манад ирсэн. Би унтах болоогүй байсан. Манай ах Б ахынхтай ойролцоо байж байгаад жаахан хол нүүж буусан. Тэр орой Б ах гэрт орж ирээд аавд танах манай хүүхдийн найр болох гэж байхад жижиг гэрээ нүүлгээд явчихлаа гэж хэлсэн. Тэгээд аав ууралсан, яг юу гэж уурсныг нь санахгүй байна. Тэгээд аав Б ахын гэдэс рүү нэг удаа өшгөлсөн. Тэр хоёр маргалдаад гэрээс гараад Б ахыг гараараа тэрлэгний цахаас нь чирээд гэрийн гадаа гаргасан. Б ах босож ирээд арагшаа унчихсан. Тэгээд ээж босгочхоод гэртээ яваад орсон. Тэгээд Б ахын хоолой нэг сонин сөөнг болцоход ёолоод исэн. Тэгээд аав гэрлүүгээ орж ирсэн. Б ах нөгөө унсан газраа хөвтөөд лээсэн. Тэгээд өглөө ямаагаас аах гээд босоод иртэл Б ах яг нөгөө өчигдрийн хөвтөж исэн газартаа унтаж байгаа юм шиг хөвтөж исэн. Тухайн үед аав ээж бид нар гэрт байсан. Манай ах найр хийсэн гэрт олон хүн байсан. Би тэр хүмүүсийн нэрийг мэдэхгүй байна. Дахиж тэр хоёр маргалдаагүй ах. Би сайн мэдэхгүй байна. Өглөө Б ах өчигдрийн хөвтөж исэн газраа л хөвтөж исэн. Ээж өмнөх оройн тэрлэгээр хутсан байсан. Өглөө босож ирээд харахад тэр тэрлэг өглөөгүй байсан гэх мэдүүлгийг өгчээ. Ингээд Талигаач нь тэдний гэрийн гадаа шүнжэнгөө хөвцөн байсан. Үлзигийн эхнэр түүнийг даарч магадгүй гэж бодоод тэрлэгээр бүтээж өгсөн ч эмнэлэг харин дуудаагүй. Түүнийг яаж байна? Гайгүй юу гэж асуугаагүй байгаа юм. Эхэндээ түүнийг хүмүүс унтаж байна гэж бодсон боловч сэрэх гэхэд сэрэхгүй байсан ба ингээд түүнийг бишсэн болохыг мэдээд Үлзи өөрийн хүүд очоод ахынхаа гэрээхэнд хэлээд ир хэмээн явуулсан байна. Ингээд Үлзигийн хүү өглөөний 10 цагийн үед Талигаачийн эхнэр болон гэрт ирээд танаа аав нас барчглаа хэмээн хэлжээ. Б-гийн ар гэрээхэн эхэндээ итгээгүй гэвч одоо Үлзигийн гэрт Талигаачийг харахаар очисон байдаг. Ингээд Талигаачийн эхнэрийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. 8 дугаар сарын 4-өөс 5-нд шилжигшүн манай нөхөр Б-г нас барсан гэж надад хэлсэн. 2019 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 16 цагийн орчимд өөрийн гэрээсээ гэрийн мод тааруулах ажилтай Цэгийн айл руу явсан. Тэр өдрөө ирж хоноогүй маргааш нь буюу 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 10 цагийн орчимд Талигаачийн дүү Үлзигийн хүү ирээд Б ах нас борчглаа гэж хэлээд буцаад явсан. Би тухайн үед итгээгүй. Тэгсэн Талигаачийн төрсөн дүүгийн эхнэр өөрийн хүүхдийн хамтаар ирээд Б ах нас борчглаа гэж хэлсэн. Тэгэд би өөрийн баг хүүтэй хамт Талигаачийг харахаар явсан. Тухайн үед Үлзи манай тусаж байсан газраас 5-6 км-ийн зайтай байсан. Тэгээд Үлзигийн точтол манай Талигаач Үлзигийн гэрийн зүүн хатавчинд зүүн тийшээ нүүр хэсэг нь харсан. Хоёр хөлөө татаад цээжин хэсэг рүүгээ нийлүүлсэн байдалтай байсан. Би очиод Талигаачийн нүдийг харахад нүд нь анаастай байсан. Тэгээд би Үлзийг чи манай нөхрийг алчглаа гэж хэлсэн. Тэр үед Үлзи гэр дотроо арх уусан, сохтуу байсан. Үлзи гэрээсээ гарч ирээгүй. Гэрийн гадаа үүдний буюу тутганы 3-4 ширхэгөнд хэвтэж байсан. Тэр үнээр манай Талигаачийг зодод цогсон гэж бодож байгаа. Манай Талигаачийн цогцос намайг очиход бүх биеинд хөссөн, үнэр орсон байсан. Тэгэд би хүүгийнхээ хамтаар Талигаачийн цогцыг гэртээ авч ирсэн. Гэрт авч ирсний дараа бүх хувцсыг нь тайлсан.
Уцыг нь тайлах үед хоолой хэсэгт хөхөрч хавцсан, биеийн хөвлийн нуруу хэсэгт хөндлөн гарсан олон тооны хөхрөлттэй байсан. Тэгэд бид 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр талигачийг оршуулсан. Тухайн үед биеийн байдал нь эрүүл, арх угаагүй байсан. Арх нэг их уугаад байдаггүй хүн байгаа юм. Үлзий болон талигач хоёрын дунд үс сонцон өр авлагын асуудал байхгүй. 2019 оны 8 дугаар сарын 4-ний өдөр талигач гэрээсээ гараад хамгийн сүүлд үлзийгийнд ирсэн гэсэн. Тэдний гэртэл амиа алдсан гэж бодож байна. Үлзий бээг 2 өшгөлчөөд ирсэн. Гай болох үедээ гэж яриад явсан талаар хүмүүс ярьж байсан. Тухайн газар ямар хүмүүс байсан талаар сайн санахгүй байна. Сүүлд сонсож байхад үлзийгийн хүүгийн хадам талын хүмүүс ирчихсэн байсан ба 2019 оны 8 дугаар сарын шөнө үлзийг ахыгаа зодоод яс амар хүн бэ? Энд хонохгүй гэж хэлээд хээр хонсон гэж ярьж байсан. Үлзийг хөнөөсөн гэж бодож байна. Манай талигаач би нэрүүл хүн байсан. Би тухайн үедээ эмнэлэг цагдаагийн аль альнд дуудлага өгөөгүй. Айж сандарсан байсан болохоор тийм зүйл толгойд орж ирээгүйгэх мэдүүлгийг өгсөн байна. Ингээд талигачийг 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр оршуулсан байдаг. Энд маш том нэг асуулт гарч ирдэг. Хэрв бэ унтаж явахдаа нас барсан юм бол яагаад тухайн үед цагдаа түргэн тусламж дууцсангүй вэ? Яагаад шүүх хэмнэлгийн задлан шинжилгээ хийлгүүгээр шууд оршуулж гисэн юм бол гэх асуултууд гарч ирж байгаа. Хавтас тэрэгт байгаа мэдүүлгүүдээс харахад талигачийн ар гэрийнхэн тухайн үед маш их айж сандарсан байсан. Мөн тэдний ар гэрийнхэнд унтаж явахдаа нас барчихсан хэмээн мэдүүлсэн учраас цагдаа эмнэлэг дуудана гэсэн бодол орж ирээгүй хэмээн мэдүүлсэн байдаг. Ингээд талигачийг оршуулснаас хойш бараг 3 сарын дараа буюу 2019 оны 11-р сарын 8-нд энэ хэргийн талаар дахин мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Ингээд үүний дараа мөрдөн шалгах ажиллагаа эхэлж хэргийн газарт үзлэг хийсэн. Мөн хамгийн хүндхэн ажиллагааны нэг нь бол үүний дараа болсон юм. Мөрдөн байцаагчид Бэгийн нас барсан шалтгааныг үнэн зөв тогтоохын тулд аль хэдийн оршуулсан байсан цогцыг булшнаас нь гаргаж шүүх хэмнэлгийн задлан шинжилгээнд оруулсан байна. Шүүх хэмнэлгийн шинжилгээний хариу гарсны дараа Бэгийн үхлийн жинхэнэ шалгаан тодорхой болсон юм. Шинжээчид түүний биед маш хүнд гэмтлүүд байсныг тогтоосон. Тодруулбал хэвлийдээ маш хүчтэй цохилт авч дэлгүүр нурагдан няцарсан байв. Үүний улмаас хэвлийн хүндийд их хэмжээний дотор цус алдалт үүсжээ. Үүгээр зогсохгүй зүүн талын 8, 9, 10 дугаар хавирга, мөн баруун талын 3, 6 дугаар хавирга нь хугарсан байсан байна. Мөн толгойн хуухны доор болон хэвлийн зүүн хэсэгт цус хуралт үүснэ нь тогтогджээ. Эдгээр нь бүгд хүчтэй цохилтын уул мөр байсан юм. Шүүх хэмнэлгийн шинжээчдийн үзснээр эдгээр гэмтэл нь санамсаргүйгээр үүсэх боломж багатай. Харин мохоо хүчтэй үйлчлэл буюу хүний хүчтэй өшөглөх, зохиох зэрэг үйлдэлийн улмаас үүссэн байх боломжтой гэж дүгнсэн байна. Мөн эдгээр гэмтэл нь тухайн хэрэг болсон гих цаг хугацаанд үүссэн байх бүрэн боломжтой хэмээн үзсэн. Хамгийн чухал нь шинжээчид Бэгийн үхлийн шалтгааныг тодорхой дотоосон юм. Тэрээр дэлгүүр нурагдаж хэвлийн хүндийд дотор их хэмжээний цус алдсны улмаас нас барсан хэмээн дүгнсэн. Өөрөөр хэлбэл тэр зүгээр нэг унтаж ягаад амьсгал хураагаагүй юм. Гэхдээ шинжээчдийн дүгнэлт үүгээр дуусаагүй. Тэд нэг чухал зүйлийг онцолсон байдаг. Хэрв Бэд тухайн цаг үед эмнэлгийн тусламж үзүүлж яаралтай эмчилгээ хийсэн бол түүний амь насыг аврах боломжтой байсан хэмээн дүгнсэн. Энэ нь тухайн шөнө түргэн тусламж дуудаж эмнэлэгт хүргэсэн бол амьд үлдэх магадлалтай байсан гэсэн үг юм. Мөн шинжилгээгээр түүний биед 2.2 промил спиртийн агуулмж илэрсэн нь дунд зэргийн сотолтой байсныг харуулж байна. Харин талигачийн цогцос оршуулснаас хойш хэдэн сарын дараа гарган шинжилсэн учраас задрал явагдсан байсан ба архаг хууч өвчтэй байсан эсхийг нь тогтоох боломжгүй болсон хэмээн шинжээчид тэмдэглэжээ. Мөн өөр нэг чухал зүйл нь талигачийн биед бусадтай ам өрсөн тэмцэлсэн буюу өөрийгөө хамгаалсан тодорхой улмуур илрээгүй байна. Ингэснээр түүнийг унтаж ягаад нас барсан гэх анхны тайлбар шүүх хэмнэлгийн дүнэлтээр бүрэн үгүйсгэгдэж Бэн хүчтэй гадны үйлчлэлийн улмаас авсан хүнд гэмтлээс болж дотор цус алдаж нас барсан хэмээн албан ёсоор тогтоогдсон юм. Олон сар үргэлжилсэн мөрдөн шалгах ажиллагааны дараа хэрэг шүүхийд шилжсэн. Шүүх хуралдааны үеэр талигачийн ар гэр хэргийн газарт байсан хүмүүсийн мэдүүлэг болон насан туршаагүй охины гэрчийн мэдүүлэг шүүх хэмнэлгийн залан шинжилгээний дүнэлт зэрэг бүх нотлох баримтыг нэг бүрчлэн хилэлцсэн. Ингээд шүүх бүх нотлох баримтыг үнэлснээ үндсэн дээр үлзийг өөрийн төрсөн ах Бээг зодож улмаар амь насыг нь хохироосон буюу гин буруутайд тооцжээ. Үлзийн шүүхийн хилцүүлгийн үеэр гин буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн тулсан. Өмнө нь яш шийтгэлгүй анх удаа гэмт хэрэг үйлцэн зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзээд шүүх түнд 7 жилийн хорих ялыг оногдуулсан. Уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хоригдсон 77 хоногийг ял идэлэг хугацаанд нь оруулан тооцжээ. Энэ хэргийн хамгийн эмгэнэлтэй зүйл нь ах トゥ хоёрын хооронд үүссэн хэдхэн минутын маргаан нэг хүний амьнаас нөгөө хүний ирээдүйг бүрэн өөрчилсөн явдал байсан юм. Мөн энэ хэрэг дээр маш их харамсмаар зүйл бол та яаж юм зүгээр үгээд эргэн тойрны хүмүүс нь түүнд анхаарал хандуулаагүй. Түүнийг тэр чигээр нь унтаж байна гэж бодоод үлдээсэн явдал юм. Хэрв түүнийг зүгээр эсэхийг нь шалгаж түүнд анхаарал хандуулж тэр шүүн эмнэлгийн тусламжийг цаг тухайд нь дууссан бол бэн амьд үлдэх бүрэн боломжтой байсан явдал юм. Ийм нэг харамсалтай хэрэг 2019 онд хөдөө орон нутагт болоод өнгөрсөн байна. Тэгээ та бүхэн бол сонссон бүх хэрэг дээрээ өөрөө өөрсдийнхөө гэсэн дүгнэлтийг хийгээд явж байгаа ах гэж бодож байна. Та бүхэнд манай суваг таалагддаг, дэмжихийг хүсдэг бол сувагтаа нэг дээрээ тэгээ мөн үзсэн видеогоо лайк дараад өгөөрэй гэж хүсье. Тэгээ дараагийн дугаараар уулзтлаа түр баяртай.